За бүгдээрээ сайн байцгаана уу? Бодлогын дараагийн нэгэн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Бүгдний өдрийн мэнд хүргэе. За энэ удаагийнхаа дугаараар хүслийн битээр юуны тухай ярихаар сонгож авсан бэ гэхээр ажлаас салшрах хам шинж буюу англиар burnout гэдэг нэртэй байгаа тийм. За тэгэхээр яагаад хүмүүс ажлаас салшрах хам шинжид ордгийн, хам шинжийг үүсгэдгийн, ажлын байр нь ямар байхаар энэ асуудлууд үүсдэг. За зөвхөн ажлаас гадуур хувийн амьдрал, хувийн дадал зуршил, хувийн идж байгаа хоол, хүнс, үзэж харж байгаа зүйлс нь хэрхэн нөлөөлж идэв. Хэрвээ ийм шинжлэлүүд ажиглагдаад байвал юу хийх ёстой юм? Ажлаасаа шууд болигийг л гарчих юм уу? Эсвэл арга замуудыг хэрэгжүүлээд ажилдаа хэрэгээ дуртай болох боломжтой байд юм уу? Хэрхэн тухайн асуудлуудыг даван туулах вэ гэсэн үг тийм. Мөн ажлын байрны менежерүүд болон удирдлагууд хэрхэн ажлаас ажиллах хам шинж гарч ирж байгаа хүмүүстээ анхаарал хандуулах боломжтой. Хэрхэн тэр хүмүүсийг анхааралтай авах вэ гэх мэтчлийн зүйлсийн талаар ярихаар төлөвлөсөн байгаа. За тэгэхээр хамгийн эхлээд ажлаас салшрах хам шинж гэдэг маань юу вэ гэдэг тодорхойлолтыг хоёулаа өгөөд түүний дараагаас яагаад үүсэж байгаа юм, хэрхэн даван туулах юм гэдэг дараалал явъя тийм. За ажлаас салшрах хам шинж гэдэг маань нэгдүгürt ерөөсөө сэтгэл зүйн болон сэтгцийн өвчин нэгдүгürt биш. Ямар нэгэн эмгэг өвчин гэдэг тодорхойлолт нь бол ордоггүй. Энэ бол хит их удаа хугацаанд үргэлжилсэн шийдвэрлэх боломжгүй стрессээс дийлэнхтэй үүсдэг зүйл байгаа. Гэхдээ зүгээр стресс юм уу гэвэл бас үгүй. Зүгээр стресс бол хитрхи их зүйл ерөөсөө ингээд шийдэгдэх боломжгүй байгаад шийдлийг бид нар мэдчих чадахгүй үед байгаад байдаг шүү дээ. Ажлаас салшрах хам шинж үед үүсэж байгаа стресс нь болохоор би ямар нэгэн зүйлийг шийдвэрлэх боломжтой ч гэсэндээ шийдвэрлсний дараа тухайн зүйл дахиад гараад ирээд байдаг бол үүсэж байгаа тэр стресстэй. Шийдвэрлэлээ гэхэд үр дүн нь бас миний хүссэн хэмжээнд байж чадхааргүй үр дүн гарч ирдэг ч юм уу тийм ялгаатай байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бол шууд ойлгох юм бол хит их ойлгомжгүй ажлын ачаал бол гэх мэтчлэн зүйлүүд ардаас шууд гарч ирж байгаа гэсэн шалтгаануудынхаа хувьд тийм. Одоо стрессийн хувьд бол эерэг стресс, сөрөг стресс гэж авч үздэг бол ажлаас салшрах хам шинжээр үзүүлж байгаа нөлөөлөл нь бол байнгын сөрөг байж байгаа. Тэгээд энэ нэрнээс нь хамаарангууд зөвхөн одоо ажил мэргэжил, карьертай холбоотой байд юм уу гэж одоо бодол хүнд хүсч магадгүй. Гэтэл энэ бол нөгөө ажил дээрээ юм итгэхгүй, дүнсгэр байх, одоо урам зориггүй байхаас гадна эргээд нөгөө хувийн амьдралд ороод ирэхэд бас нөлөөллүүд нь яваад байдаг. Тийм ч утгаараа бас юм чухал сэдв болоод байгаа. Тэгээд яг өөрөө юм ажлын байран дээр гараад илүү ингээ ойртоо энэ сэдв илүү ойр болоод ирэнгүүт яг ямар ач холбогдолтой байдгийг, яагаад юу нэм ажлын байр гэдэг стрессгүй, юм хаширхааргүй байх ёстой юм бэ гэдгийг илүү гүнзгий ингэж ойлгож хардсан байна л гэдгийг би анзаарлаа. Тэгээд оюутан байхад ч юм уу энийг ингээл мэддэг байсан. Гэхдээ нэг тийм айхтар одоо чухал юм шиг бас санагддаггүй байлаа л да. Хэрвээ үнэхээр тэр хүн ажилдаа дуртай болвол яаж иж байгаа ингэ зохицуулна гэж боддог байсан боловч яг ийм ач холбогдол нь өөрийн бие дээр илүү юм ойрхон болоод ирэхээр бүр ингэж боддоход хүрэгдэг юм байна. Яг тийм. Тэгээ нөгөө хүмүүс ажил амьдралаа ялга гэж айгүй их заадаг шүү дээ. Ажлын байран дээр хэрвээ амьдралынхаа асуудлыг авч хурж ирээд ажлаа сайн бүтээмжтэй хийхгүй байх юм бол ажил амьдралаа ялгал гэж юусоо заадаг. Гэтэл ажил амьдрал хоёр ч юусоо хоорондоо тэгж амархан ялгагддаг, зааглагддаг зүйл биш байгаа даа тийм. Хүн амьдралынхаа 3/1-ийг нь буюу одоо нийт 100 жил амьдралаа гэж үзэхэд хамгийн урт хугацаар амьдралаа гэж үзэхэд нийтдээ 90,000 цагийг нь ажил дээрээ зарцуулдаг байгаа даахгүй тийм. Тэнгүүт 90,000 цаг буюу миний амьдралын 3/1. За нөгөө 3/1 нь унтаад өнгөрчихөж байгаа. Нөгөө 3/1 нь миний хувийн амьдралаа зориулж байгаа зүйл тийм. Гэтэл энэ 3/1 нь ажил дээр өнгөрч байгаа гэдэг маань юунаас хамааралтай вэ гэхээр ялцчгүй миний ар гэрийн амьдралаас хамааралтай зүйл байгаа даахгүй тийм. Жишээ нь манай одоо ээж гэртээ амар хүнд өвдсөн. Эсвэл миний хүүхэд амар хүнд өвдсөн. Имчилгээ нь яахаа мэддэхгүй ч юм уу тийм амар хүнд жишээ биш юм аа гэхэд зүгээр л би оройдоо очиод идэх хоолгүй байх юм бол оройдоо очиод бүтэн нойртой унтаж чадахгүй байх юм бол яаж би тэр нөлөөг нь ажлаасаа авах вэ гэдэг чинь үнэхээр боломжгүй зүйл байхгүй тийм. Ямар нэгэн байдлаар миний бүтээмжид ажил дээр гаргаж байгаа хийж байгаа ажлуудад миний анхааралд тодорхой хэмжээгээр нөлөөлнө. Тэр нөлөөллийг нь хэрхэн багасгах боломжтой вэ гэснээс одоо бол бүрэн байхгүй болгоод ажил дээрээ 100% ажиллаа хийнгүүтээ амьдрал дээрээ гараад хувийн асуудал дээрээ 100% анхаарлаа төвлөрүүлнэ гэдэг бол одоо боломжгүй гэж хэлэхэд бол буруудахгүй байх гэж бодож байна тийм.
одоо ер нь бол энэ үзэл хандлага ч гэсэндээ өөрчлөгдөд ирж штэ тий ажлын байр гэдэг бол нэгдүгээр тийм стрессгүй орчин байх ер нь бол байх хэрэгтэй. Тижиж бүтээмж ингээд нэмэгдээд явдгаа гэх тэнгууд бас одоо жоохон дэхийн үед аваад үзэх юм бол 20 30 жилийн өмнө ч юм уу энэгээр чи ингээд амьдралаа залхуулж явж байгаа болохоор энэ стрессийг бол өөрөө ингээд зохицуулах хэрэгтэй. Одоо чи юу нэ ажлаас ингэж стресс ингэж баг юу байт юм бэ? Ажлаас ингэж одоо сэтгэл зүй чинь ингэж хавхлан гэж юу байт юм бэ? Энэ бол чи ингээд гаднаас цэвэр авчирч байгаа өөрийн чинь асуудлаа буюу ажилтны л юм хамааралтай асуудал юу нь бол байсан. Одоо юу гэдэг чинь ажилчдын хувьд би ингээд ажлаас хасрах хам шинжид орсон юм шиг байна. Би юм бүрн авт болсон юм шиг байна. Надад юм хэцүү байна гэдгийг бол нэг илэрхийлээд байдаггүй. Илэрхийлсэн ч гэсэндээ тэрийг удирдлага бол нэг анхаардаггүй сэдв байсан болвол одоо яг нөгөө сүүлийн 20-аас одоо ингээл илүү анхаарч эхэлж байгаа гэж хэлэх юм уу? Яг тийм. Тэгээд хэд хэдэн томоохон байгууллагуудын ажлын байрны нөхцлүүдийг харах юм бол гэр бүлийнхаа гишүүдийг дагуулж ирж болдог. Гэр бүлийн гишүүдэд дагуулад сартаа ч юм уу тодорхой үлрэлттэй ч юм уу нэг удаа үнгүй хоол ажил дээрээ идүүлдэг. Аль эсвэл хүүхдийг нь харах хүн байхгүй бол чөлөөтэй аваад ирж болдог гэх мэтчлэн нөхцлүүдийг гаргаж ирж байгаа нь бол ажилчдынхаа сэтгэл зүйн асуудал ажлаас алшрахгүй байхад нь тусалж байгаа томоохон өөрчлөлтүүдийн нэг байгаа тийм. За тэгвэл яг ажлаас алшрах хам шинжид өртөж байгаа хүнд ямар шинж тэмдгүүд илэрдэг юм бэ? Ер нь бол нөгөө шинж тэмдгүүдийн хувьд аваад үзэх юм бол сэтгэл готролтой их ойролцоо гэх юм уу хүн ийм урам зориггүй болно. Одоо өдөр хоногуд л нэг тийм хүнд өнгөрөөд байна. Одоо ажил дээр ямар ч тийм ихтгэл үнэмшилгүй хийгээд байгаа юм нэг тийм үр ашиггүй юм шиг би ер нь нэг тийм юу хийгээд яваад байна да гэсэн тийм мэдрэмжтэй. Тэгээд нөгөө одоо сэтгэл готрлын ерөнхий шинж тэмдэг чинь нэг юм одоо ямар ч тийм ирээдүггүй болсон юм шиг юм харанхуй болох гэдэг шүү дээ тий. Тэнгүүд ажлаас хашрах хам шинжийн үед бол илэрдэг түгээмийн шинжийн үед бол тийм байдаг. Тэгээд нэг юм орой унтах болоод ирэнгүүт л одоо маргааш юу яанда би яаж юу одоо нэг юм зүгээр юм амьдрах биш нэг юм төвчж амьдрах хүрэх гэдэг юм. Тэнгүүд нөгөө яг түрүүний чинь хэлсэнчлэн ажлын байран дээр хүний идэвхтэй амьдралын ихэнх хугацаа өнгөрдөг. Одоо бид нар бол нэг өдөржингөө ингээл ажил дээрээ байчаад гэртээ очиод нэг тийм идэвхтэй байдаг үг гэж бас хэцүү шүү дээ тий. Тийм учраас яалч юм алтан цаг ажлын байран дээр өнгөрдөг. Тэнгүүд тэнцэнэ очиод ийм одоо ямар ч итгэл найдваргүй хийгээд байгаа юмнасаа чи юм одоо мэдрэмж авахгүй юм дарамттай тэгэл байнгын юм сэтгэлээр унаастай яваад ирэнгүүт би махадад хүртэл юм хүндрэлүүд тохиолдож ирнэ. Дахлааны систем бол нөгөө яг өмнөх дугааруудаар ярьжсэнтэй адилхан сэтгэл зүйн байдал өөрөө докторгуудад ирэхээр дахлааны систем бас дарангуулагдаж эхэлнэ. Тэгэл ирэнгүүт нөгөө өвчлөлт нэрвэгдэж эхэлнэ. Тэгэл одоо жижигхэн юмнууд дээр хүртэл нэг юм ач холбогдлогод л тэгэл юмнаас амархан ингэж ядраад сүлтаад ямар ч ирч хүчгүй болоод ирнэ. Тэгээд ирэнгүүт л одоо хүн энэ ажлын байр маань намайг ингээд стресстүүлээд энийгээ би тайлж чадаагүйгээс болоод энэ нь бүр ажлаас хашрах хам шинж болцсон юм байна гэж бодхоос илүүтэйгээр надад л ийм асуудал байна л гэж ихэнх хүмүүс бол хараад байна л да. Одоо би л ийм сэтгэл зүйн докторгүй байна юм байна гэл. Би л зохицуулах хэрэгтэй. Тийм би л зохицуулах хэрэгтэй. Тэгээд дараагийн нэг шинжлэх нь болохоор хийж байгаа ажил аль эсвэл ажлын байр нь цаашдаа ер нь ямар ч ирээдүггүй юм гэж санагдах. Боёо яг хийж байгаа ажил нь ямар үр дүн авчрах гэдэг юм лөө. Миний хийж байгаа зүйл манай байгууллагт аль эсвэл одоо энэ явж байгаа төсөл дээр ямар хувь нэмрийг оруулаад байгаа юм болоо гэдэг эргэлзээнүүд. Тэгээд тэр нь нэлээд хүнд тийм ер нь бол ямар ч хэрэггүй юм чинь би одоо ер нь яг ямар ч хэрэггүй юм чинь дээ гэдэг эргэлзээнүүд төрж байгаа үед энэ бол ажлаас алшрах хам шинжийн нэг шинж тэмдэг байгаа тийм. Тэгэхээр энэ бол 100% менежментийн талын асуудал болж ирж байгаа. Яагаад тэгэхээр за тэгээд нөгөө шалтгааныг нь ер нь бол дараад нэг бүхэлд нь яриа тийм. Тэгэхээр ерөнхийдөө бол ийм эргэлзээнүүд төрж гинэ гэдэг нь мөн нэг шинж тэмдэг нь байна. За тэгээд мөн ажлын байран дээр бүтээмжтэй байхад нэлээд их энерги дутж байгаа юм шиг, ядарч байгаа юм шиг, өмнө гаргадаг байсан бүтээмжэн дээр хүрэхэд хэтэрхий хүнд хэцүү байгаа юм шиг санагдах. Өмнө болоод л байсан мөртлөө гинэд болохоор болж байгаа. Гинэд маш их ядрах, даалгавар хурж ирэхэд, таск хурж ирэхэд тэрийг асуудал мэтэр хүлээж авах, төгшөөж хүлээж авах тэр мэдрэмжүүд байх нь. За тэгээ мөн анхаарал тогтворгүйдэх ажил дээрээ байж байхдаа ер нь бол байж байгаа л Facebook руу, байж байгаа л YouTube руу, байж байгаа л 0 орох ч юм уу те, байж байгаа л үлсвэл одоо галтгооны хэсэг байдаг бол галтгоор очил юм идэж уух галах гэх мэтчлэн зүйлүүд нь бол их давтагдж ирээд тухайн зүйл нь бүтээмжинд нөлөөлөд гараас юм гарахгүй болоод ирчихвэл энэ бас мөн ажлаас ажиллах юм шиг нэг шинж тэмдэг байх нь.
Тэгээ нөгөө нэг одоо пессимист гэж ярьдэн штэ тий юм болгонд айгу тийм сөрөг хандлагатай болчдөг. Тэнгүүт одоо ажил дээр чинь нэг хамтран ажиллагч чинь ингээл гаргаж байгаа зүгээр нэг юм дуу аваа хүртэл ингээл надад амар тэртэй юм шиг тий. Эсвэл ингээл даргын хэлж байгаа удирдлагын зүгээс хэлж байгаа шаардлага хүртэл ингээл нэг тийм одоо өөрийг нь л ганцхан жааж ирээд байгаа юм шиг өөрийг нь л ингээд нэг тийм хэцүү байдалд оруулаад байгаа юм шиг зөвхөн өөрийг нь гоочлоод байгаа юм шиг ингээд юм болгон цөөрөх хандлагатай болоод ирдэг. Тэгээд ирэхээр л нөгөө нэг ажлын байр гэдэг чинь нэг тийм хөдөлмөрлөөд одоо тэнцэнээсээ нэг юм мэдрэмж авдаг гэхээс илүүтэйг нэг юм ял болчихж байгаа байхгүй юу. Тэгээд яг магадгүй амьдралын нөхцөл байдлуудаас болоод ч юм уу энэ ялыг би заавал хийх ёстой. Би энэний ард гарах ёстой гэд ингээд нөгөө нэг би л энийг даван туулах ёстой гэж явсаар байгаа л нөгөөдгөн бүр юм том болчдөг. Тэгэл яг нөгөө юм хоолоогоор багалзууртсаар байгаа л бүр амьсгалчтгаа байлангуудаа за би юусэн ажилласаа гарыг гэдэг ч юм уу те. Эсвэл бүр дараагийн шатны сэтгцийн асуудлыг үүсгдэг ч юм уу. Яг тийм те. За тэгээд янз бүрийн даалгаврыг ажлыг бүр хэлхээсээ залхуурах хэдэл юусэн ингээд эхэлж чадахгүй хаанаас барьж авахаа мэдэхгүй байх. Ер нь эхлэх асуудал гэсэн үг те. Өмнө нь бол ингээд зүгээр ажил аваад зохицуулаад төлөвлөгөө гаргаад эхэлж болдог байтал одоогийн үед болохоо болчихж байгаа бол тэрэнд асуудал үүсээд байгаа бол энэ бол бас мөн ажлаас ажиллах юм шиг нэг шинж тэмдэг байх нь. За ямар нэгэн ажлаа бүр ингээ гүрийгээд хийгээд дуусгаад үр дүн гарч ирлээ гэхэд тэрнээсээ мөн сэтгэл ханамж авахгүй байх. За ер нь ингээ одоо хийж л үүдийн дуусч л үүдийн гэдэг нэг байдалтай болчих тийм. Тэр нь бас нэг шинж тэмдэг байх нь. За өөр одоо ямар шинж тэмдгүүд байна вэ гэхээр зан үйлээр илэрч байгаа шинж тэмдгүүд байна тийм. Саяны хэлдэг хитэх готрон үзэлтэй буюу ажлынхаа хамт олонтой эсвэл менежерээсээ өгж байгаа даалгавруудыг зөвхөн над руу өгж байгаа надад чиглэсэн намайг ингэж нэг дарамтлах гэсэн зүйл байна. Надад хэлж байгаа үг нь миний эсрэг сөрөг үг байна гэх мэтчлэнгээр хүлээж аваад уурдлах өгсөн даалгаврыг хийхгүй байж гүжүүдлэх тийм. Тэгж уурыг нь хүргэж одоо ингээд надтай муухай харьцаа гэсэн хариу авч байгаа байдал болох тийм. Одоо энэ бас байж болох юм байна. За тэгээд сүүлдээ одоо хорц зочлууд гарч ирэх, хит бага идэх, их идэх, эсвэл мансууруулах бодис хэрэглэх, их унтах тийм асуудлаас зугтаж өнгөрөх, арх тамхи хэрэглэх, стрессээ дарах гэж тийм. Ажлаасаа холдож ажил дээр үүссэн стрессээ байхгүй болох арга замууд байгаа байхгүй тийм. За тэгээд мөн одоо зан үйлээр илэрсэн бол биеийн өвчнөр мөн илэрх боломжтой байна тийм. Ажил дээрээ байж байгаа толгой ойрхон өвдөх, өглөөс ирэхэд өвчтөөс ирэх, гидс эвгүрэх энэ болгоно одоо удаа хугацаанд үргэлжилсэн стрессээс үүдсэн байх боломжтой гэсэн үг л дээ. Тэгэхээр ингэж бас биеийн өвчнөр илэрх боломжтой байх нь. Тэгээд ирэнгүүт нэг одоо хүмүүс ажил таслалт ч юм уу түүнийг дагсан одоо нөгөө юм худлаа ярьж чөлөө авах шалтгаан тоочих явдлууд бол байдаг шүү дээ тий. Тэднэр нь бас л цаанаа юм сэтгэл зүйн шалтгаан байгаад байгаа учраас л ямарваа нэгэн байдлаар ийм цогтолт хийгээд байгаа хэлбэр болоод байгаа юм тий. Яг тий. Одоо дахин тэр нь олон тавтагдаад ер нь бол удирдлагуудад бол тэр нь ажиглагдсан шүү дээ. Ууг нь ингээд зүгээр орж ирэхдээ ийм өдрөг үзэлтэй ийм байсан мөртлөө яагаад гэмэл ингээд эхлэх мэдчлэгээр ажиглагдаад эхлэх юм бол энэ нь ажлаас ажиллах юм шиг шинж тэмдгүүд байх боломжтой байх нэ. За тэгвэл яагаад энэ шинж тэмдгүүд үүсээд байна боо? Яагаад энэ хам шинж хүмүүст гарч ирээд байдаг юм бэ? Шалтгааныг ярьдаг. Ерөнхийдөө бол удаа хугацаанд ийм үргэлжилсэн, бүгшсэн буюу ийм нөгөө тайлбартаагүй стрессийг үр дүнлэл гэж тайлбарлаж болохоор юм уу? Хамгийн нийтлэг шалтгаан гэх юм бол за тэнгууд стрессийг үүсгэх хүчин зүйлүүд нь бол юу ч бодоо ер нь бол маш олон хүчин зүйлүүд бол үүсгэж болно шүү дээ тий. Хүний одоо тэр нөгөө нэг ажлын байраа харж байгаа өнцөг өөр бас стресс зүйлж байгаа хүчин зүйл нь өөр байдаг. За зарим хүмүүсийн хувьд одоо ажлын ачаал нь стрессэр болж болно. За жишээлх юм бол ажлын ачаал дээр аваад үзэх юм бол хүний хувьд ажлын ачаал гэдэг бол харилцан адилгүй байдаг. Зарим хүний хувьд одоо маш бага хэмжээний зүйл байхад ч гэсэндээ тэр тухайн хүний одоо потенциал буюу тэр нөгөө нэг ачааллыг даах чадварт нь тохироогүй байх юм бол тэр нь бас өөрт нь юм дарамттай санагддаг ч юм уу тийм. Зарим хүнд ажлыг жижиг алхмаар хуваагаад өгөх нь ажлыг гүйцэтгэхэд илүү амар болгож өгдөг. Яагаад гэвэл тухайн хүн ажлыг тухайн хийх ёстой ажлыг анализ хийгээд энэ
энэ ажлаас нь эхэлчих юм бол дараачихтай нөлөөлөд амархан болох юм байна гэдэг төлөвлөгөө гаргах буюу тэгж задлан шинжлэх чадвар муу байдгийн үндсэн дээрээс бүхэл том ажил ороод ирэхэд хэд их ажил мэтэр хүлээж авах боломжтой тийм. Тэгэхээр хүн болгонд яг нэг төрлийн ажлыг ингээл өгөх нь ижил үр дүн авчирна гэдэг үг бас биш гэсэн үг шүүхгүй тийм. Яг зөв. Тэгээд зарим тохиолдолд бас ийм айгуух ажиглагдаг шүү дээ. Нөгөө одоо өөрийнх нь ийм одоо чин хүсэл хэрмэлцэлж байт юм уу? Ийм бүрэн потенциаллаас нь ийм доогуур одоо төвшний ийм автоматжуулсан өдөр тутмын нэг ийм хөвшмөл даалгавруудыг өдрө болгоо ингээл хийлгэх юм бол нөгөө тухайн хүний яг бүрэн ийм потенциалыг энэ чадварыг нь гаргаагүй ажлыг өдөр болгоо хийгээд ирэхээр энээсээ хүн бас стрессэж болно. Гих мэдчлэнгээр стрессийг болвол үүсгэх хүчин зүйлүүд нь ялгаатай одоо харилцан адилгүй зүгээр ийм одоо ийм шамбаарлцсан олон тавилгатай орчин байлаа гэж бодоход тэрнээс нь ч стресстэд яваад байх магадaltaй. Эсвэл ийм бөхчөн байх юм бол энэ нь ч стресст хүрэх магадaltaй. Хамгийн гол нь ажлаас хаших хам шинжинд юу одоо түлхээд байгаа вэ гэхээр нөгөө стрессээ тайлж чадахгүй удаан хугацаагаар ингэж явах хадгалах эсвэл буруу арга замаар тайлах ч гэдэг юм уу. Эсвэл бүр ингэ стресстэй байгаач мэдэхгүй ингэж яваад идэг ч юм уу. Тэгэхээр л яалтчгүй нөгөө хүний нөөцийн зүгээс ч юм уу удирдлагууд менежерүүдийн зүгээс энэ дээр зохицуултуудыг хийж өгөх. Бас нөгөө нэг тодорхой хэмжээгээр ажилтнуудаа энэ одоо стрессийг гадагшлуулах, стресс менежментийг яаж юу хийх юм бэ гэдэг талаар одоо ойлголтыг өгөх нь бас их чухал болоод байгаа юм байна гэж юунд бол харсан. Тэгээд өмнө түрүүн хэлсэн нөгөө зарим хүмүүст ажлыг нь тодорхой жижиглээд өгөхөд хийхэд хялбар болдог бол зарим хүмүүс өөрийнхөө дураар жижиглээд хаанаас нь эхлэхээ шийдэд явах буюу тухайн ажлаа өөрөө удирдлагандаа авч явах нь бас чухал байх жишээтэй тийм. Жишээ нь би ерөөсөө одоо өглөө яг 8 дээрэл орой 6 цагт явах хэвээр. Тэгээд тэр үедээ бол би өдөр болгон тавтагддаг альсвал тавтагддгүйгээр тухайн цаг мөчид энэ л зүйлийг хийх ёстой гэдэг хит баригдмал байдалд байхаар бас зарим хүмүүсийн хувьд стресс болж тэр нь цаашаага хам шинж рүү хөтлөх нь байна. Тэгээд мөн тухайн стрессийг ер нь хүмүүс одоо стресс үүсгэх чиг хэрхэн борууг нь буюу шалтгааныг нь хайдаг вэ? Яагаад энэ стресс үүсгэж надад үүсч эхлээд байна вэ? Хэний боруу вэ гэж асуудлын шалтгааныг хайх буюу explanatory style гэж байгаа. Энэ нь болохоор асуудлыг өөрөөсөө хайх, аль эсвэл гаднаасаа хайх гэж хоёр хуваагддаг төрөлт хүмүүс шилждэг. Асуудлыг хит их өөрөөсөө хайдаг. Буюу надаас л болоод болохгүй байна. Надаас л болоод би өөрөөсөө болоод стресстэй, өөрөөсөө болоод энэ асуудлууд үүсэж байна гэж хардаг хүмүүс энэ хам шинжид өртөх нь хамаагүй илүү байдаг бахан. Яагаад тэгэхээр гаднаас асуудлыг харж байгаа хүн өөрийн үнэлэмж болон өөрийн хим хэмжээ, өөрийн чадвартай эргэлзэх төдий бага байдаг. Тийм учраас аливаа ажлыг хөнгөн хүлээж аваад аливаа дарамтыг хөнгөн хүлээж авдаг. Нөгөө асуудлыг дотроосоо хайгаад байдаг хүн маань би л гэдэг ерөөсөө өөрийнхөө яг үндсэн өөрлөгөө хараад чадваргүй байна, болохгүй маань гэдээ үзээд тахаар ер нь би цаашдаа чадахгүй маань. Ер нь би цаашдаа хэрэгдэхгүй маань. Шийдэл нь олдохгүй тийм. Тэгэж буруу асуудлын шалтгааныг харж байгаа учраас мөн стресстэй мөн цаашлаад энэ хам шинж төртөх эрсдэл. Гэхдээ хит их гаднаас асуудлыг хайдаг хүмүүс өөр дээрээ төвлөрч бас чадхаар болждаг. Энэ үднээсээ бусад хүмүүст асуудал үүсгэж эхэлнэ гэсэн үг тийм. Ямар нэгэн ажлыг хийгээгүй байнгутаа шалтгаанаа өглөө одоо хүүхдээ хөргөх хэрэгтэй байсан. Өглөө төгжрэлтэй байсан. Одоо орой эрт явах одоо боллоо гэж бодоход манай хүүхэд цэцэлгээсээ тарах чинь гэх мэтчлэн ингээд бүх шалтгаануудыг гаднаас ягаад би юусэн ямарч буруугүй. Одоо миний амьдрал ингэчээд байгаа юм чинь аль эсвэл манай ажлынхан энэ тэр юм хийгээгүй тэр тгээгүй гэл өөрөөсөө дандаа юмдыг холдуулаад байх юм бол энэ бас нөгөө талаас асуудал тийм. Тийм учраас яг энэ асуудал яг юу вэ гэдгийг боддоор буюу объективаар харах гэдэг чадвар яг хов хүний зүгээс л шаардлагатай хэрэгтэй болж байна гэсэн үг тийм. За дараагийн нэг шалтгаан нь бол буюу стрессийг үүсгэх чинь бол аливаа ажлаас тодорхойгүй үр дүн хүлээгээд байх. Буюу чи энэ ажлыг хийнэ гэж зүгээр өгчдөг. Яг яах гээд би энэ хийгээд байгаа юм бол гэдэг нөгөө чинь эргэлзээнд орно гэсэн үг байхгүй тийм. Тэгээд одоо юу хүлээж байгааг нь мэдэхгүй юм чинь буруу юм хийж магадгүй, үсээгүй үр дүнг нь гаргаж ирж магадгүй, хүлээлтэнд нь хүрээгүй үр дүнг гаргаж ирж магадгүй гэх мэтчлэн тийм. Тэгэхээр аливаа ажлыг өгөхдөө хүмүүнээс нь шалтгаалаад яг энэ хүнд үр дүнгийн тодорхойлж өгөх хэрэгтэй юу хэрэггүй юу. Зарим хүмүүсийн хувьд бол үр дүнг нь яг ийм зүйл хийнэ гэд хэлчих юм бол яг тэрэнд нь хүрчил болчих хандлагатай байдаг тийм. Давуулан гүйцэтгэх гэдэг зүйлийг хаачиж магадгүй байдаг. Зарим хүмүүсийн хувьд бол тэр зүйлийг зааж өгөхгүй бол бүр анханасаа ингээд мантай ой модонтод яваад орчиж байгаа юм шиг хэцүү зүйл бас болдог байх юм байна л та.
Тэгэхээр энэ тухайн ажлыг өгөхдөө ажилтнаас яг юу хүлээж байгаа вэ гэдгийг бас тодорхойлж өгөх үү, өгөхгүй юу гэдэг дээр бас анхаарах хэрэгтэй гэсэн үг тийм. Тэгээ нөгөө нэг одоо хүний онцлог гэж байгаа шүү дээ. Одоо ажлын байрны тодорхойлолтын дээр за жишээлбэл нэг ажил ийм хүн хүнтэйгээ харьцдаг ажил байлаа гэж бодъё л доо. Гэтэл тухайн одоо ажилтны маань онцлог хүн одоо техниктэй ч юм уу, хүн байгальтай ч юм уу харьцдаг төрлийн хүн байлаа гэж дээ. Тэнгүүд нөгөө нэг ажлын байран дээр ажлын байрны онцлог тохироогүй хувь хүний онцлогтой, хувь хүний шин чанартай хүн ороод ирсэн байгаа байхгүй юу? Тэнгүүд энэ ч бас нэг өөрийнх нь яг нөгөө бодит онцлогтой тохироогүй ажиллаа хийгээл ингээл яваад ангууд урт хугацаанд энэ бол стрессийг үүсгэх хүчин зүйл бас болоод яваад байдаг. Гэтэл одоо нөгөө нэг их түгээмлэр ажиглагддаг зүйл гэх юм бол хүн нөгөө нэг яг би өөрөө ямар хүн бэ гэдгийг бодлохгүйгээр ажиллаа мэргэжлээ сонгочдөг. Тэнгүүтээ одоо нэг юм дипломтой төгссөн. Тэгэл би ийм төгссөн баг улаан дипломтой яасан гэл ажлын байран дээр очичдаг. Гэтэл нөгөөх нь өөрөө бас нэг юм өөрийнх нь онцлог тохироогүй болохоор цаашлаад нөгөө хүндээ ч хэцүү, байгууллагатаа ч яг хүссэн үр дүнг нь гаргахгүй байх эрсдэлтэй. Тэгэхээр анханасаа хүн ажил мэргэжлээ сонгох. Тэгээ цаашлаад тухайн байгууллага ажилтнаа авахтаа одоо нэг юм тодорхой мэргэжлийн ур чадвар бол мэдээж хэрэг шаардлагатай. Гэхдээ бас нөгөө хүн маань ямар хүн бэ? Хүний маань онцлог юу вэ гэдгийг илүү нарийн шинжлэх шаардлагатай болоод байгаа юм болов гэж ер нь бол бодсон. Бас яг нөгөө талаас хувь хүн бие хүмүүс маань өөрсдөө танин мэдэх хэрэгцээ үүсэж байгаа гэсэн үг тийм. Анх ажилд орохдоо би ийм нөхцөлд илүү үр бүтээмжтэй байдаг, ийм үед илүү уран сэтгэмж надаас гардаг гэд мэдсэн хүн анх ажилд орохдоо гэрээ одоо ажилтан хөдөлмөрийн гэрээ байгуулж байгаа шүү дээ. Тэр гэрээн дээр зөвхөн байгууллагын хийх ёстой зүйлийг хийгээд ажилтаа ажиллах ёстой байдаггүй. Тэр гэрээг харилцан тохиролцоод нөхцлүүдээ гаргаж ирээд тэр гэрээг хийх боломжтой. Тэрэн дээр өөрийн би ийм орчинд ажиллавал илүү байдаг гэдгийг мэддэг хүн төдий хэмжээний их авах, мөн төдий хэмжээний өөрөг хүлээх боломж нь бүрдэх байхгүй тийм. Тийм учраас анхнаасаа ажил юу шаардж байгаа дээр шууд явж оронгуудаа тэр нь зохицох гээд үзээд байх биш. Эртхэн шиг өөрийгөө таньж мэдчихэд тэрэндээ тохируулсан ажлын байрыг бий болгох боломжтой байгаа байхгүй тийм. Яг зөв. За дараагийн нэг шалтгаан хэтэрхий одоо жижиг ажлууд дээр гадны нөлөөнүүд орж ирдэг буюу нэг ажлыг хийхин тулд хэтэрхий их өөрчлөгдөх одоо боломжтой байдаг ажлууд, ажлын байрууд. За жишээ нь одоо хинч байсан хамтран ажиллагч нь гүйцэтгэж байгаа ажил дээр нь хурж ирэл амар жижигхэн дийтейл ажлуудыг нь хараад тэрэн дээрээ саналуудаа хэлээлээдэг. Эсвэл одоо бүх зүйлийг нь анхаарч хянаад байдаг тийм. Буюу нөгөө нэг өөрийнхөө ажлыг өөрөө контролдод явах гэдгийнх нь хаалт болоод байх юм бол стресс үүсгэж хязгаарлаад хамт мэдрүүлээд шүү хүнд тийм. Яг тийм. Одоо ядчил жишээ нь өөрийнхөө ажиллаж байгаа workstation буюу ширээ болон ширээнийхээ ойролцоох ор орчим өөрөө тохижуулждаг байх. Тэр чинь бас хууны өөрийн нэг жижиг эрхчлөө байгаа байхгүй тийм. Бүр тэрийг нь хүртэл хязгаарлал одоо ирэх юм бол тэрэн дээр нь хүртэл үг хэлээл тэрэн дээр нь хүртэл ингээд анхаарал яриадах юм бол одоо ядаргаатай байдаг байх нь л тийм. Зарим хүмүүсийн хувьд тийм. Бүх хүмүүс бол мэдээж биш. За нөгөө талаас одоо хэтэрхий хүнд ажлууд бас хүнд байж болно тийм. Хэтэрхий их нөгөө хүнээс юм шаардсан гэсэн үг л тийм. Одоо тэр ажлыг хийхин тулд би заавал оройтох хэрэгтэй байдаг. Тэр ажлыг хийхин тулд заавал эхнэрээрээ хүүхдээ ахуулах ёстой болдог. Эсвэл ажлыг гүйцэтгэхийн тулд аав ээж дээр хүүхдээ аваачиж өгөх шаардлагатай болдог нөхцлүүд үүсч магадгүй тийм. Тэгэхээр энэ арын асуудлуудыг үүсгэхээр хэд их ачааллыг үүсгэж байгаа ажлууд бас өөрөө хүмүүнд хэцүү байх нь л тийм. За тэгээд энэ дээр нөгөө хэд их ачаалл гэдэг дээр бас нөгөө нэг юу орж ирж байгаа юм. Өдөр болгон давтамжтай ажил гүйцэтгэдэг буюу monotonous үйл ажиллагаатай ажлын байрууд. За энэ дээр бол жишээ нь одоо нөгөө кофе шопын баристанууд байна. За үйлдвэрийн ажилчид байна. Өдөр болгол нөгөө нэг давтсан зүйлүүдээ хийдэг тийм. За гэх мэтчлийн ийм ажлын байрууд. За зөөгч ч юм уу тийм. Эсвэл байгууллагын офисын цэвэрлэгч гэх мэтчлэн яг ингээд тухайн ажлыг гүйцэтгэснээрээ ерөөсө гүйцэтгэсэн байрандаа л байх гэсэн үг л тийм. Өөр шинж үр дүн нь одоо бусдаас их хамааралтай гэх юм уу? Гэтэ наадхаас ч жоохон ялгаатай юм байна. Бас ийм ажлын байрууд хүнийг амар хаширхад нөлөөлдөг гэд одоо цагдаа, эмч, багш гэх мэтчлэнгээр одоо би ингээл өдөр тутмынхаа ажлыг айгуу сайн хийгээл байдаг. Гэтэл миний хийж байгаа ажил надаас шалтгаалж үнэлэгдэх биш.
одоо нөгөө сурагчдаас нь шалтгаалдаг ч юм уу, өвчтнөөс шалтгаалдаг ч юм уу, эсвэл одоо нөгөө гудамжинд явж байгаа зүгээр энгийн хүнээс шалтгаалдаг ч юм уу. Гэх мэтчлэнгээр би мянга сайн байгаад ч үр дүн надад ингээ боддоор ирж мэдрэгддэггүй. Өөр хүчин зүйлүүдээс шалтгаалаад байхаар бас хүн би ч одоо нэр юу л хийгээд байна да гэж бодох ч юм уу. Хандлага бас ихээр ажиглагддаг гэсэн. Тэр нөгөө Америкийн нэгдсэн улсын 19 оны нэг юм статистик харсан. Тэгсэн чинь тэнцээ байгаа хамгийн ийм ер нь бол ажилчид нь ажлаас ашиг хам шинж нүртөд байгаа ажлын байрнуудыг чагсаасан чинь нэгдүгээрт бол цэргийн албаагч орж байгаа юм лээ. Тэр бол нөгөө одоо мэдээчлэг хүнд нөхцөл байгаа. Тэгээ дараа нь гал команд цагтаа гэх мэтчлэнгээр дараалууд нь бол явжсэн. Харахаар бол яалтчгүй нөгөө нэг байнгын юм эрсдэлтэй байдаг. Тэгээд үр дүн нь бас өөрөөс нь хамаарахгүй. Тэгээд ажлын нөхцөл нь одоо байнгын нөгөө ар гэр хувийн амьдралд нэм золиос шаарддаг гэх юм уу. Бэсэж байгаа л нэг юм томилгоо аваад явцдаг. Тэгэл яг юм гэр бүлийнхэндээ юм халуун дутуу уур амьсгалтай байх баяр үеэр нь ядаж адгийнаас хам бий чаддгүй ч юм уу те. Тэгэл дахиад нэмээд ярих юм бол нөгөө үйлдвэрийн ээлжээр ажилтдаг ажилчид гэдэл. Тийм. Тэгээ нөгөө ростер ажилтдаг буюу 48 цаг бүтэн ажиллаж байгаа 24 цаг амардаг. Эсвэл бүтэн 3-7 хоног хүртэл гэр бүлийнхнээс хоол өөр одоо нөгөө уурхайн ажлууд байна шүү дээ. Эсвэл харуул хамгаалтын ажлууд тэгж холдоод нэг гэрхэн дээр хурж ирдэг ийм бас ажлын байрууд их стрессийг үүсгэнэ тийм. Хамгийн гол нь яг энийг яриад байгаа вэ гэхээр одоо ийм онцгой ажлын байрууд бол байдаг. Эднэр бол нөгөө бусад ажлын байруудыг бодвол илүү их стрессийг одоо үүсгдэг. Тийм болохоор ядаж одоо энэ ажлын байран дээр ажиллаж байгаа хүмүүс дээр илүү ийм онцгойсон бодлого байдаг ч юм уу тийм. Ийм дэмжих үйл ажиллагаа илүү хэрэгтэй байгаа шүү гэдгийг бас дурдж өгөхийн тулд илүү нөгөө одоо детальчилж яриад байгаа гэх юм уу. За дахиад нэг шалтгаан байгаа нь ажлын багийнхантайгаа аль эсвэл удирдлагатайгаа ерөөсөө огт холбоогүй байгаад ингээ ганцаараа байгаад байгаа юм шиг мэдрэмж. Ярилцах гэхээр ярилцаж болохгүй юм шиг, жоон жигдмэл юм шиг те. Одоо work bully гэдэг нэг нөхөр бас байж магадгүй байхгүй юу? Сургуулийн амьдралд сургуулийн нэг атман хүүхэд байдагтай адилхан те. Ажлын байран дээр ч гэсэндээ тийм хазаа характертай бусдад дарамтыг учруулдаг хүн байхаа үүсэхгүй. Тэр хүнээс айсан, эмээсэн, зэмлүүлэх үедээ гэсэн айдас байгаа үед ганцаардмал мэдэрч төрн, тусгаарлагдсан мэдрэмж төрн. Тийм учраас бусдаа харилцаж чадахгүй, бусдаа асуудлыг хамт шийдвэрлэе гэхээр асуудал үүсцэн, данж хамт шийдвэрлэе гэхээр надад ярилцах хүн байхгүй, би ганцаараа шийдэж чадахгүйгээс болоод ингээл толгойдоо хоримтлуулаад бодоол яваад байдаг. Тэрийг шийдэж чадахгүй стресс үсээ яваад байдаг. Тийм бас шалтгаан байх боломжтой байна. Тэгэхээр ажлын байран дээр хин хиндээ яаж нөлөөлж байна? Баг хамт олонд хин нь ямар үүргийг гүйцэтгэдэггүй буюу одоо нөгөө бүлгийн сэтгэл зүй, багийн сэтгэл зүй бас морж ирэх шаардлагатай болж байгаа тийм. Яг хин нь багийг илүү ингээд итвэхтэй хооронд нийлүүлээ базаад идэв. Хин нь хийнийгээ илүүтэйгээр дарангуулад үзэл санаагаараа дээрлэхэд байна. Гэх мэтчлээ. Одоо нөгөө насанд хүрсэн хүмүүсийн хувьд бол шууд барьж аваад зодтолтол одоо би чамд зоддог шүү гэдэг айлгаад ах нь бол байхгүй. Илүү сэтгэл зүйн шинжтэй болоод. Сэтгэл зүйн шинжтэй болоод ирнэ. Тэгэхээр илүү илрүүлэхэд мөн хүндрэлтэй болж ирнэ гэсэн үг тийм. За яг энэ төчийн сүүлийн шалхаан дээр яг энэ хүл харааны улмаас одоо ажилчид бол гэрээсээ ажиллаж байгаа шүү дээ тий. Энэ үйл явц судалгаа харсан чинь бараг 2 дахин ажлаас ашиг хам шинж нэмэгдсэн байгаа байхгүй юу. Гэтэ энэ бол нөгөө Америкт хийгдсэн судалгаа. Цаар тахлын өмнө бол 1000 орчим ажилчид дээр хийгдсэн. Энэ нөгөө нэг тийм хүний нөөцийн судалгаа явуулдаг байгууллагаас юм билээ. Цаар тахлын өмнө бол ажлаас ашиг хам шинжид өртсөн гэж мэдүүлж байгаа хувь нь 42% байсан юм байна л да нийт ажилчдын. Тэгсэн чинь дараа нь буюу 8 сар дахиад одоо ийм судалгаа явуулаад үзсэн чинь 72% болж нэмэгдсэн байгаа. Бараг л 2%-аар. Тэгэхээр бас нөгөө түрүүний ярьсан илүү одоо нөгөө нэг өдөр тутмынхаа юм ингээл ярилцах боломжгүй байдаг ч юм уу. Эсвэл одоо нөгөө ажлын байр болон одоо ийм хувийн амьдрал хэтэрхий ингэж холилдож байгаа нь эргээд одоо яг энэ цаар тахлын нөхцөл байдал нөгөө ажлаас ашиг хам шинжийг бүр юм аюулын түвшинд авчираад өгч байгаа байхгүй юу. 72% гэдэг бол маш өндөр тоо. Бараг 3 ажилтны тутмын нэг нь ийм асуудалтай явж байгаа гэсэн үг байгаа байхгүй юу. Тэнгүүд ажилчид гэдэг бол тухайн байгууллагын хүний нөөц буюу хамгийн чухал нөөц гэж хэлдэг. Тэнгүүд нөгөө нэг хүний нөөц нь ийм асуудалтай болоод ирэнгүүт одоо 1000 сайхан бүтээмж яриад 1000 сайхан ирээдүй яриад хөгжил цэцгэлэлт яриад хэцүү болж байгаа юм л да.
Гэтэл одоо хамгийн хэцүү нь Монголын нөхцөлд энэ талаар судалгаа хийж байгаа байгууллага байна уу? Яг ийм ажилчдынхаа стрессийн түвшин болон одоо ерөн сэтгэл зүйн байдал нь ямар байгаа вэ гэдэг дээр анхаарал хандуулж байгаа нь хэдэн үе байгаа вэ гэд бодоод үзэхээр бас нэлийн эмзэглэхээр л үр дүн гарах байх л та. Саяны нөгөө ремот ажлын байр буюу сая пандемиктэй холбоотойгоор ажлын байр болгоно л гэрээсээ ажиллаж болох юм байна баг боллоо шүү дээ. Яг нөгөө физикали хүмүүстэй харилцаал байдаггүй, контактанд ороод байдаггүй ажлын байрууд бол тийм онлайнаар ажиллаж явуулах боломжтой. Гэтэл яг энэний нөгөө эсрэг талыг нь хараад хийгдэж байгаа судалгаанууд дээр ажлын байран дээр хүмүүс яг дуртай хүмүүс байгаа тийм. Ажлын байран дээр хит байхгүй байгаа дах нь хүмүүсийн нөгөө хувийн амьдрал яг саяны түрүүн шинэ хэлдэг хувийн амьдралтай нэвтрхий орооцолтой. Хизээ нь юугаа хийх вэ гэдэг зохицуулга гартагдаад стресс үүсгээд байгаа. Тэгээд одоо ажилласаа гарыг болъё гэдэг шийдвэрүүд гарах жишээ нь тийм. Тэгэхээр мөн яг ингээд ажил болгоны ремот хийгээд ажил онлайнаар явагдана гэдэг нь ремот явж болох юм байна гэдэг 100% нөхцөл биш байх нь. Ажлын байран дээр хүмүүс юу хоорондоо ажилчид хоорондоо юу хийдэг вэ гэхээр өдөр тутамдаа жижигхэн small talk-уудыг хийж идэг тийм. Small talk буюу одоо жишээ нь гадаа цаг агаар тийм байна да. Өнөөдөр улс төрийн байдал тийм байна да. Зүгээр нэг жижиг мэдээлэл солилцох үрэнтэй шууд амар нэг улс төрийн сэдв байрал ярилцсан гэсэн үг ш. Өчигдөр орой манай ихнэр тэгээд хүүхэд тэгээд гэх мэтчлэн ингээ ажлын завсраар авагдж байгаа тэр ярианууд жижигхэн байдлаар хүмүүсийн стрессийг нь гадагшуулахад тусалж байдаг. Жижигхэн байдлаар нэгэндээ ойлгогдох, нөгөөдг нэг ойлгох хэрэгцээг нь хангаж байдаг, харилцааны хэрэгцээг нь хангаж байдаг. Тэр хэрэгцээнүүд нь хангахтаа болчоор ажлынхантайгаа уулзч чадахгүй, инээлдэж чадахгүй, өөрлөж чадахгүй тийм. Тэгээд тэр жижиг ярианууд бас юунд хэрэг болж байгаа гэхээр нэг ажил дээр тогтмол суугаад юусэн ингээд анхаарал сарнихгүй байгаад байхаас сэргийлдэг. Хүний анхаарал огт сарнихгүй байгаад байна гэдэг нь тухайн хүнийг маш хурдан туйлдуулдаг. Тийм учраас дийлэнх одоо анхаарал судлаач нар, таны мэдгүй судлаач нар ажлыг 40 минут орчим хийгээд дунд нь 5 минутын завсарлага авч ийл эсвэл 20 минут хийгээд босоод нэг алхах чи гэх мэтчлэн хэрглэж өгдөг. Тэрэн дээр тусалдаг юм байна л да. Энэ ч нэг робот биш юм чинь тийм. Байнга ажиллагаатай байж болж чадахгүй. Дундуур нэг юм бяцхан хөөрхөн өөрийгөө нэг юм одоо урамшуулах ч гэдэг юм уу гэдэг нэг дараагийн ажилдаа бэлтгэх нэг тийм хугацаа хэрэг байна. За тэгвэл одоо хоёулаа хэрхэн сэргийлэх вэ гэдэг рүү орох. За хэрхэн сэргийлэхээр орохоос өмнө ер нь за тийм хэрхэн сэргийлэх рүүгээ гарсан. Нэг бас сонирхолтой судалгаа олж харсан. Гэтэ яг бүтэн уншиж дуусгаагүй. Тэрэн дээр болохоор аюул сонирхолтой одоо хүүсээр нь ялгсан байгаа байхгүй юу? Ер нь эрэгтэй эмэгтэй хүмүүс ялгаатай ажлаас хашрах хам шинжинд дүрддэггүй үгүй юу гэдгийг судалж үзсэн. Энэ нөгөө Голландын ерөнхий эмч нарын дунд хийж үзсэн судалгаа юм байлээ. Тэгсэн чинь энэ ажлаас хашрах хам шинжийг 3 хүчин зүйлээр нь судалсан байгаа байхгүй юу? Эхнийх нь болохоор одоо нөгөө түрүүн яриад байсан ийм ядрах хүчгүй болох сүлдэх. За хоёр дахь нь болохоор пессимист буюу одоо нөгөө ийм сөрөг хандлага гаргах. За дараагийнх нь болохоор хамгийн сүүлийнх нь буюу нөгөө одоо би ямар ч утга учиргүй үр ашиггүй юм хийгээд байгаа байна гэдэг нэг тийм мэдрэмжийг авах. За тэгээс судлаад үзсэн чинь энэнийх нь нөгөө нэг мэдэрч байгаа дараал нь ийм ялгаатай байдаг гинэ. Эмэгтэйчүүдийн үед гэх юм бол эхлээд ийм одоо хүчгүй болоод ийм ядраад ийм хөдөлгөгч хүчгүй болчдөг. Дараа нь гэх юм бол ийм сөрөг хандлагатай болж ирдэг. Одоо муухай ажил гардаг, уурладаг ч гэдэг юм уу. Эсвэл ингээд юм болгоныг болохгүй талаас нь хараад байдаг. За хамгийн сүүлд нь бол за би миний хийж байгаа ажил бол ямар ч юм үр ашиггүй юм байна. Би болов бараг одоо энэ хийд чирэггүй юм байна гэж боддог. Гэтэл эрэгтэйчүүдийн үед аваад үзэх юм бол аюул сонирхолтой. Эрэгтэйчүүд эхлээд ийм сөрөг болдог, пессимист болдог гинэ. Одоо уурладаг, илүү сөрөг ийм илэрхийлэмжүүдийг гаргадаг. Дараа нь бол ийм ядарч цөлдөж байгаагаа мэдэрдэг. Гэхдээ энэ бол зөвхөн энэ судалгааны хувьд шүү тийм. Энэ судалгааны хувьд ямар үр дүн гарсан бэхээр эрэгтэйчүүдийн хувьд тийм үр ашиггүй байдал гэдгийг мэдэрдэггүй гинэ. Дийлэнхтэй. Одоо миний хийж байгаа юм утга учиргүй гэж юусоо боддгоо. Зүгээр л ийм одоо ерөнхийдөө ийм сөрөг байна. Сөрөг хандлагуудыг гаргана. Тэгээ би ийм сүлдэж ийн л гэдгийг мэдэрдэг гинэ. Тэнгүүд бас нөгөө эрэгтэй эмэгтэй хүмүүсийн ялгаа заг онцлог бас байж болох юм гэдгийг нэг харуулсан судалгаа байсан. Гэтээ бол нэг л судалгаа. Энэ бол бүхнийг нөгөө нэг нотлохгүй. Саяны судалгааг дурдсанараа юу яачлаа? Нөгөө шалтгаанууд дээр хоёулаа сая зөвхөн ажлын байртай холбоотой шалтгаануудыг дурдчихж
Одоо нөгөө амьдралын хэв маяг болон яг нөгөө хувь хүний өөрийн онцлогууд нь мөн хийж ажлын байранд нөгөө ажлаа сайжрах хэмжээнд нөлөөлөх вэ гэж тийм. За тэрэн дээр болохоор хамгийн эхлээд юу байна вэ гэхээр хангалттай нойр авахгүй байх. Ерөөсөө нойр гэдэг бит хоёроос өмнө дандаа байнга хэлдэг. Нойр авахгүй бол тарих бүрэн хэмжээгээр ажиллаж чадахгүй. Дандаа dysfunctional буюу буруу ажиллана. Хангалттай хэмжээнд ажиллаж чадахгүй. Анхаарал бүрэн төвлөрөхгүй. Анхаарал бүрэн төвлөрөхгүй бол одоо ямар ч ажлыг үр бүтэмжтэй хийх өвдөө тийм. За хитрхи их хариуцлагыг өөртөө авцсан. Буюу зөвхөн ажилласаа биш, амьдрал дээрээ ч гэсэн хитрхи их хариуцлага авцсан. Хүүхдэд цэцэрлэгт нь хүргэж өгнө, аав нь ээжигээ очиж асрана, аавдаа хүнсээ очиж өгнө одоо юу гэдэг тийм. Амьдрал ажлаас гадуурх хариуцлагууд их байгаад байх тусам ажил дээр үүсэх стресст нөлөөлөх нь. За мөн гэр бүлийн өөрийг нь тусалж дэмжих аль эсвэл найз нөхдийн өөрийг нь тусалж дэмжих харилцаагүй байх. Буюу найз зүйтэй гэр бүлийн гишүүдийн хоорондох ихтгэлцэл муу, хоорондоо ярилцах харилцаа муу байгаа үед энэ мөн ажил дээр нөлөөлөх нь тийм. За нөгөө талаас дараачих нь буюу бие хүний онцлогуд нь юу байгаад байгаа юм бэ? Буюу хүслэнгийн хэлсэн хэд готрон ерөнхийдөө бол үзэлтэй хүмүүс. Асуудал болгоныг л ерөнхийдөө бол сөрөг талаас нь хараад байгаа эрсдэлтэй. Хэд төгс зүйлийг хийх гэдэг хүмүүс бас perfectionist гэж ярьдаг шүү дээ. Заавал нэг юм хийхдээ төгс болгож ш дуусгадаг. Үгүй бол сэтгэл ханамж авч чаддаг бол. Энэ нь бас ямар ч ажлыг хийсэн одоо хэд их цаг хугацаа тухайн хүнээс шаардах гэдэг. Ямар нэг ажлыг хийчээ дараачихаа ажлыг хийхэд өмнөх ажлаас авсан таашаал ханамж байхгүй учраас үр дүнгүй хийх гэдэг ч юм уу тийм. Энэ нь олон дахин давтагдаад байх гэх мэтчлэн зүйлүүд байж болох юм. За одоо хоёул хэрхэн энэ хам шинжтэй нүүр тулах бай. Хэрхэн зохицуулах вэ тийм. Гарцсан юу вэ гэдэг нь. Энэ дээр би нэг айгүй сонирхолтой надад айгүй таалагдсан кейс олж уншсан. Ийм одоо ажлаас хашрах хам шинжид өртсөн байгаа нэг эмэгтэй байгаа байхгүй юу? Гэхдээ тухайн байгууллагад айгүй юм үн цэнтэй ажилтан. Тэгээ энэ хүний хувьд ямар арга замыг хэрэгжүүлсэн бэ гэхээр менежерүүдтэйгээ одоо хүний нөөцтэй гэж юм уу ярилцаж үзсэн байгаа байхгүй юу? Одоо ажлын ийм нөхцөл нь намайг стресстэд хүргэж чинь энийгээ би тайлцдаггүй байгаа болохоор би ийм нөхцөл байдалд хүрчээ. Энийгээ та бүхний зүгээс одоо зохицуулж болох уу, шийдвэрлэж болох уу гэд ярилцаж үзсэн байгаа. Нөгөө шууд гарахаасаа өмнө. Бидний ихэнх нь бол одоо ажлаас хашрах хам шинж гэж одоо баг оншилдог ч юм уу үгүй ч юм уу энэ надад таалагдахгүй байна гингүүтээ шууд гарчдаг те өргөдлөө өгөөд ч юм уу ер нь болийг л гарчдаг. Надад тохирох ажил биш үү? Биш байна биш үү? Би тохирохгүй юм байна. Гэтэл нөгөө нэг одоо стрессийг яг үүсгэж байгаа хүчин зүйлээ өөрөө олоод мэдчих юм бол түүнийг нь залруулж болохоор байна уу үгүй байна уу гэдгийг эхлээд мэд хэрэгтэй болох юм л да. Хэрвээ энийг мэдчих юм бол тухайн байгууллага нь ажилтнуудаа зориулаад хүний нөөцтэй зориулаад энийг засч чадах нь үгүй юу гэдэг дээр бас ярилцаад үзэх л хэрэгтэй юм байна гэдгийг энэ кейс дээрээс олж харсан. Тэгээд би өөрөө ч гэсэн яг ийм алдаа гаргасан болохоор шууд одоо нэг энэ ажил надад тохирохгүй юм шиг байна гэж шууд гарсан. Гэтэл би бас ийм алхмыг хийж болох байж тээ гэд бас сүулт нь харсан болохоор энэ бол айгүй үр дүнтэй арга юм шиг санагдсан. Тэрэн дээр нэмээд мөн хамтран ажиллагч нараас тусламж асууж болно тийм. Надад энэ ажлууд ингэж хүнээр тусаад байх юм чамд яадаг вэ? Би энийг ингэж мэдрэж хүлээж аваад байх юм чамд яадаг вэ? Гэх мэтчлэн яг үүсэж байгаа асуудлынхаа гаргалгааг нь хамтран ажиллагч нараас асууж болно тийм. Буюу одоо бусдаас тусламж чөлөөтэй гуйх, чөлөөтэй ярилцах. Зарим хүмүүсийн хувьд л одоо би ингээд энэ зүйлийг хийж чадахгүй байгаа ил гаргачих юм бол чадваргүй юм шиг санагдчихна. Дараа надад ийм ажил өгөх болчихно. Ерөн цаашдаа би энэ хүмүүсийн итгэлийг алдчих байх та гэдэг айдас байдаг учраас гаргаж ирэхгүйгээр өөрөө л хувьдаа зохицуулах гад өөрөө л асуудалтайгаа нүрт тулах гад яваад байдаг. Энэ нас мөн удаан хугацаанд үргэлжлэх юм бол асуудал болох гэдэг тийм. За тэгээд ажлынхаа дундуур тайвшруулах дасгалуудыг хийх, амьсгалын дасгалууд, босоод хөнгөн биеийн дасгалуудыг хийж болно хүзүүгээ. Одоо нөгөө хүзүүний юм нэг 4 тод дасгал байдаг шүү дээ тийм. Урагшаа хойшоо, баруун зүүн гэдэг дасгал байдаг. Энэ дасгал нь амар энгийн суугаас хүртэл хийж болох мөртлөө дахиндах цусан хангамжийг одоо дахин захируу очиж байгаа цусыг илүү чөлөөтэй гүйх боломжийг нь олгодог учраас бүтээмжинд анхаарал төвлөрөлтөнд тарих илүү бүтээмжтэй байхад тусалдаг амар чухал дасгал одоо байгаа байхгүй дээ жишээ. Гэтэл энийг мэдгүйгээсээ болоод ингээд зөвхөн ийм жижигхэн зүйлийг хийж чадаагүйгээсээ болоод стрессэд байх хэрэгсэл байгаа гэсэн үг байхгүй тийм. Тэгэхээр ийм дасгалуудыг хийх нь чухал байдаг байна. За саяны бол зүгээр ажлын байран дээр байж хийх боломжтой дасгал бол ер нь бол
байнгын өдөр тутамдаа аль эсвэл 7 хоногт 3 удаа фитнесээр хичээллэх, аль эсвэл зүгээр агаарт гүйх тий аль эсвэл одоо йогад явах, тайвшруулах тийм аль эсвэл бүр бясалгал хийх гэх мэтчлэн дасгалуудыг хийх нь өөрөө зүгээр л стрессээ гадагшлуулах одоо хамгийн том боломжуудын нэг гэдэг бол маш олон судалгаагаар батлагдсан байгаа. Тэгэхээр энэ биеийн дасгалууд маань одоо яаж их сэтгэл зүйд нөлөөлөд байдаг гэдэг нь асуултын тэмдэг гэж магадгүй. Энэ биеийн дасгалууд нь таны биед шаардлагатай эерэг гормонуудыг ялгаруулж өгч байгаа. Та дасгал дээрээ туулж ажил дээрээ даван туулж чадахгүй байсан асуудлууд шиг үүсээд би ер нь чадваргүй байна да гэсэн эргэлзээ үүссэн байхад дасгал хийгээд ямар нэгэн майлстоун буюу өөртөө тавьсан зорилгоо ямар нэгэн дасгалыг хийж чадахгүй байж хийж чаддаг болох нь таны өөртөө итгэмжийг бас нэмэгдүүлэх давуу талтай гэх мэтчлэнгээр тань нөлөөлдөг байх нэ. За тэгээд бие махбодын хувьд өөртөө анхаарал бие махбодын хувьд анхаарал гэж гэсэн. Тэгээ нөгөө бие махбодын хувьд гарч байгаа өөрчлөлтүүд чинь давхар ажил дээр нөлөөлөлөө гэсэн. Эндээр нөгөө нэг одоо хүнд өөрөө нэг юм хувийн амьдралын нэг юм орон зай гэж айгуу чухал гэл түрүүнээс хойш хоёул яриад байгаа шүү дээ тийм. Тэгэхээр л нэг юм ажилласаа гадна өөрийн гэсэн нэг юм хоббидо болохоос айгуу чухал зүйл юм шүү аа. Яг тийс гадагшлуулах өөр нэг арга зам хэрэгтэй гэсэн үг тийм. Энэ дээр бас нөгөө дурт юм бол янз бүрийн урлагийн бүтээл төрөж болно, шүлэг өшөж болно, дуудуулж болно, зураг зурж болно гэх мэт чинь тийм. Энэ болгоно одоо бидний дотор үүсэж байгаа стрессийг сублимац хийх буюу орлуулах байдлаар гадагшлуулах арга замууд болж идэг. Яг энэ урлагийн бүтээлүүд нь хүн өөрийнхөө дотоод мэдрэмжийг илэрхийлэх боломжийг олгож чаддаг учраас мэдрэмжээ үгээр болон үйлдэлээр илэрхийлэх боломжгүй байвал тийм. Шууд очиод стресс үүсгэж байгаа хүнд нь хэлэх асуудлыг нь шууд одоо шийдвэрлэж хаачих боломжгүй байгаа үед урлагийн бүтээлүүд төрөөснээр гадагшлуулж байгаа хэлбэр болж байгаа гэсэн үг байхгүй тийм. Ер нь бол хэлээд байгаа бүхэл арга замууд ер нь бол нөгөө нэг танд үүсээд байгаа сүр мэдрэмжүүд, стрессийг гадагшлуулах талаас нь зөвлөмжүүд юм уу та. За тэгээд цаашдаа бол ажлын байран дээр ажиллаж байгаа хүмүүс нэг нэгэндээ тусалцаа дэмжлэг үзүүлэх нь бас маш чухал зүйл болж байгаа гэсэн. Нэг баг болоод нэг асуудлыг шийдвэрлэх гээд хамтдаа нэг зорилго тавиад явж байгаа бол нэг нэгэндээ анхаарах, нэг нэгэндээ халамж үзүүлэх, анхаарах амьдралд нь бас болж байгаа зүйлүүдийг сонирхож асуух тийм. Ер нь арга чинь яаж юм? Эхнэр хүүхэд чинь сайн уу? Хүүхдийн сургууль яаж юм? Одоо энэ цаг үеийн хувьд хичээлийн үгээ сайн үзэж чадчих юм уу, чадахгүй байна уу гэх мэтчлэнгээр нэг нэгэндээ анхаарал тавьж арт чинь танай багийн гишүүн байгаа шүү тийм. Хэрвээ тус хүнд зүйл болох юм бол багийнхандаа хандаж болно шүү. Арт чинь ингээд туслах хүн байгаа шүү гэдэг итгэлийг төрүүлэх нь бас нөгөө хүнд намайг дэмждэг хүмүүс манай багт байгаа учраас багасаа бас холтмооргүй байх. Тэр багтаа хамт байгаад асуудлыг шийдвэрлэх дур сонирхол нь илүү төрөх. Тийм зүйл. Хамт олонний уур амьсгал бол айгүй чухал юм байна гэдгийг айгүй өөр дээрээ мэдэрсэн шүү дээ. Ингээл жоохон нэг өдөр айгүй ядарсан байжсэн чинь манай менежер ингээл бүгдэнд нь кофе авч өгвөл энэ айгүй жижиг үйлдэл юм шиг мөрчлөөсөө амар тийм кэрлүүсэн мэдрэмж аваад ингээл надад анхаарал халамж тавьж байгаа хүн бас байдгийн шүү гэдгийг ингээд айгүй хүрэн мэдрүүлчихдэг юм лээ. Тэгээд ирэнгүүт энэ чинь нөгөө хүн чинь амар ядарсан юм байгаа ч гэсэндээ тийм тэрүүгийн хооронд юм сэргэлт аваад явчихж байгаа байхгүй тий. Яг тийм тий. За энэ мэтчлэнгээр за тэгээ нөгөө нэг өмнө дурдсан асуудлыг яаж хараад байна? Хитрхи та өөрөөсөө хараад байна уу? Хитрхи гаднаас хараад байна уу? Асуудал юуны боддоор хандж чадчихэв үү? Ер нь таны төлөвч нь хэд готрон юм уу? Хэд өөдрөг үзэлтэй хүн юм уу тий? Аль эсвэл ариулгын ажлыг хийхдээ заавал өөртөө хэд их өндөр шалгуур тавиад төгс гүйцэтгэх гээд оролдоод байна уу? Аль эсвэл бүр одоо юу ч мэдэгдэхгүй тодорхойгүй ажил руу явж орох гэдэг нь гэх мэтчлийн зүйлүүдээс сайн анхаарч ажиглаж чадах юм бол тэр нөхцлүүдэд ажил олгогчоос менежерээс багийнхнаасаа шаардаад багийнхандаа хэлээд ойлголцох буюу ярилцах гэдэг маань хамгийн одоо том асуудлыг шийдвэрлэх арга замын маань нэг бол дахиад гараад ирж байна л да тийм. Өмнө гэр бүлийн харилцаа, хосын харилцаа, найз нөхдөд харилцаа бүгдэн дээр нь юу байсан бэ? Харилцаа л хамгийн чухал байсан тийм. Нэгнээс сонсох, нөгөө хүндээ өөрийгөө юу мэдэрч байгаа, юу хэрэгтэй байгаагаа ойлгуулж хэлэх гэдэг энэ хоёр чадвар маань одоо энэ дээр бас дахиад гарч ирж байна л да тийм. Энэчнээс ерөөхдөө хараад хахад ажлын байр гэдэг бол дан ганц одоо мөнгө олохын тулд хийж байгаа юм бол биш байхгүй юу? Илүү гүн гүнзгий утга агуулгатай болцсон. Ялангуяа одоо энэ өөрчлөгдөд байгаа нийгэмд хүмүүс ажлыг арай өөрөөр хардаг болсон. Тинчнээс одоо хүлээж байгаа хүлээлт нь мэдрэмж нь авч байгаа зүйл нь бас арай өөр болцсон. Одоо нэг юм юмны жижигхэн эрэг шуурга гэж үзэхээс илүүтэйгээр илүү нэг тийм
тэнцнээс мэдрэмжийг хүлээгээд байдаг болсон. Энэ нь ч гэсэндээ олон судалгаануудаар ингээд одоо хүлийн зөвшөөрөгдөд батлагдаад яваад байгаа. Тэгэхээр хамгийн гол нь та өөрөө хийж байгаа ажилдаа дуртай тэгээ тэрнээсээ ингээд юм таашаал мэдрэмж авч явах хэрэгтэй. Хамгийн гол нь энэ зүйл ингээ алдагдаад ирэнгүүт зөвхөн одоо нэг юм мөнгөний төлөө хийж байгаа юм болоод ирэхээр л нөгөө бидний хэлээд байгаа асуудлууд үүсдэг. Бас нөгөө талд нь гэх юм бол түн 100% одоо дан ганц тухайн ажилдаа дуртай байлаа гэд стресст орохгүй одоо ажлаас хашрахгүй яваад байна гэсэн үг бас биш л дээ л да. Тэгэхээр л дан ганц өндөр цалин аваад ч юм уу тийм цалингаар хэмжигддэг зүйл биш. Яг тийм те. Ерөөсөө нөгөө зарим ажил олгогчдын хувьд зүгээр миний ажилласнаар өндөр цалин амлаад ирээдүйд нь би чамд ийм цалин өгнө гэд одоо ихтгэл үнэмшил төрүүлчихдэг. Хүлээд байлгаад байдаг. Энэ нь бол одоо нөгөө хүнээс бүтээмжийг гаргана гэдэг баталгаа болж чадахгүй байгаамаа. Ерөөсөө зүгээр тэр хүнийг сайн потенциалыг нь бүрэн гаргах нөхцөл нь болж өгч чадахгүй тийм. Эсвэл хэдэн жилдээ ч юм үнийг удаа ингээд амралтанд явуулчихдаг ч юм уу тийм. Эсвэл амралт өгвөл амралтын одоо зардал матлыг нөгөө бүгдийг нь дааж байгаа юм л та. Энэ ч ууг нь бол нөгөө ажил олгогчийн зүгээс бол өгж байгаа амар том урамшуулчиг санагдал те. Онгоцныхаа тийсийг нь замын зардлыг нь гаргал очвол байх буудал модлынхаа зардлыг нь гаргал явуулаад 7 хоногт явуулаад хурж ирэл нөгөө нь ч өстө халаад өгөх бах та гэдэг хүлээл тавьждаг. Гэтэл тухайн хэмжээнд тухайн мөчөд байсан аз жаргал нь энэ дээр нэг хийгдсэн судалгаа байгаа. Хэдэн цэцэрлэгийн багш нарыг ажлаас хайлшрах хамшинчтай багш нарыг амралтгүйгээр ажилуулад нөгөөдлийг нь болохоор амралт өгөөд аялалд явуулаад бүр нөгөө аялал нь бүр гайхамшигтай аялалтай бүр гадны орн руу явуулаад хамгийн гоё юмнуудыг нь үзүүлээд буцаагаад авчирсан. Тэгээд урт хугацаанд харсан чинь дөнгөж 21 хоногийн дараа буцаад хоёр бүлгийн хүмүүс маань яг адилхан хамшижууд нь илрээд эхэлсэн байгаа байхгүй. Тэр нэг өгж байгаа урамшуул нь богино хугацаанд л тэр хүмүүсийн ингээд мэдрэмжийг нь азралтай амир санагдуулж байгаа боловч урт хугацаанд нөлөөллийн хувьд асар бага нөлөөтэй байгаа нь харагдаж байгаа. Тэгэхээр тухайн хүний өдөртмийнхэн л ажил дээр нь өдөртмийн хийж байгаа үүрэг дээр нь аз жаргалыг мэдрүүлж тэр хүн ашигтай хэрэгтэй гэдэг мэдрэмжийг авч чадахгүй хэд их ачаалттай байгаад талах юм бол тэгэл ямар ч нөлөөг үзүүл болж байгаа гэсэн үг. Одоо нэг жилийн нэг удаагийн урамшуул биш өдөр тутамдаа л ажлын байр гэдэг бол хамгийн одоо сэтгэл зүйн хувьд эрүүл уур амьсгалын эерэг одоо тухайн яг ажилтнаа одоо бодолцсон байж ижил тухайн хүн маань стресст орох нь бага. Тэгээд дээрэс нь нөгөө ажлаас авч байгаа мэдрэмж нь бага одоо ийм гоё эерэг байж ижил цаашдын нөгөө хашрах хам шинжинд орохгүй байх. Тэгээ бүр цааштай байгуулахын нөгөө бүтээмж үр ашиг гэдэг зүйлийг ярих боломжтой гэдгийг л өнөөдрийн дугаараас харж болохоор байна тийм. Тэгээ нөгөө зарим хүний нөөцийн ажил нэг зүйл дээр нь хит их төвлөрөөд энэ л ерөөсөө асуудал үүсгэх гэх тэрэн дээр их төвлөрөөд бусад жижиг асуудлуудыг нь хаягчтай юм шиг санагдтыг. Дийлэнх хүний нөөцийн байгууллагууд хүний нөөцийнхөө хүмүүс ажилчдаа зүгээр л дандаа сургана гэдэг. Тэгэл бахан сургалтанд хамруулах гал хичээгээ зүтгээд байдаг. Гэтэл нөгөө нэг ажил амьдралаа хийж байгаагаар юу сургалт вэ те. Тэр нь эсрэгээрээ дарамт болох эрсдэлтэй байхгүй те. Тэгэхээр тэр сургалт бол огт хэрэггүй гэсэн үг биш. Сургалт бол байх хэрэгтэй. Тэр хүн ажлын байран дээр өсөж дэвших хэрэгтэй. Гэхдээ тэр ерөөсөө цор ганц зүйл биш ээ. Өөр зөндөө анхаарах зүйлүүд байгаа. Зөндөө анхааралтай авч энерги хүч зарцуулж, сэтгэл зарцуулж, мөнгө зарцуулж ажиллах зүйлүүд угаасаа байгаа гэдгийг бас анхаарах хэрэгтэй болж байгаа гэсэн үг. Нөгөө талаас ажилтан ч гэсэндээ өөрийгөө аягүй сайн ойлгох хэрэгтэй. Тийм, ойлгох хэрэгтэй. Хариуцлагатай байх хэрэгтэй. Итгэлийг алдахгүй байх хэрэгтэй. Хувь хүний чадварууд бол мэдээж 100% байх хэрэгтэй тийм. Тэрээс одоо ямар ч чадваргүй хүнийг авчирчаал чадвартай болгоно бид нэр шоог хайрлана гэдэг юм бол мэдээж юу болохгүй. Бүтэхгүй асуудал шүү дээ тийм. Тэр чинь нэг үр ашиглалаа явж байгаа юм тийм. За тэгвэл хоёул өнөөдрийнхөө дугаарыг дуусгах уу? За тийм. Ерөнхийдөө бол баш их юм тэгдэг ингэдэг гэж яриад. Гэтэ дийлэнх нь бол одоо ажлын байран дээр гарч ирээд ажилласан гэр бүлийнхнийхээ шинж тэмдгүүдийг хараад өөр хүмүүстэй ярилцаад гаргаж ирсэн одоо туршлагууд дийлэнх нь байлаа. За тэгээд өнөөдрийн дугаарыг сонссон бүх сонсогч нартай баярлалаа. Хэрэгтэй хүмүүст нь түгээгээрэй гэж хүсье. Тэгэхээр дараагийн дугаараар уулзъя. Баяр таа. За баяр таа.